That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Өнгөрсөн 20 дугаар зууны турш ардчлал гэх ойлголт нь аливаа улс орныг хүний эрх чөлөө, шударга ёсонд хүрэх цорын ганц бөгөөд хамгийн хүчтэй арга хэрэгсэл мэтээр ойлгогдож ирсэн. Үнэхээр ч тийм байсан. Харин 20 дугаар зууны сүүл үеэр дэлхийд даяар коммунизм нуран унаж, зөвлөлт холбоот улс задрахтай зэрэгцээд дэлхийн оршин суугчд буюу хүн төрөлхтний дийлэн хэсэг нь ардчлсан систем рүү шууд шилжилт хийсэн. Гэвч хамгийн хачирхалтай нь 21-р зуунд ардчлал өөрөө эргээд эргэлзээ төрүүлж эхлээд байна. Учир нь дэлхийн олон улс орнуудад ардчилсан зарчмаар ард түмний саналаар сонгогдсон удирдагчид өөрсдийн эрх мэдлийг ашиглаж төрийн тогтолцоог сулруулан өөрсдийг нь шүүмжилсэн бүхнийг ард түмний эсрэг төрийн дайсан гадны гар хөл гэх мэтээр тодорхойлон дайрдаг болсон үзэгдэл хаасайгүй газар авч байгаа юм. Ардчилсан сонгуулиар сонгогдсон зарим удирдагчид хуулийг гажуудуулан зөвхөн өөрсдийн талд үйлчлэх механизм болгон хувиргаж шүүх засаглалыг хяналтандаа авч мэдээллийн урсгалыг хязгаарлаж өөрсдийн нөлөөнд оруулан эцэст нь ардчилсан гэх нэрийн дор авторитараа дэглэм тогтоож байгаа нь хамгийн харамсалтай. Нэг ёсондоо бол ямар ч цэрэг зэвсэг эсвэл танк ашиглалгүйгээр харин ардчилсан институт сонгуулийн механизмыг ашиглан хуулийн хүрээнд дарангууллыг бий болгож буй хэлбэр юм. Энэхүү үзэгдлийг сонгуулиар төрсэн дарангуулал хэмээн тодорхойлж байгаа юм. Тэгэхээр нэвтрүүлгийнхээ гол хэсэгтээ орохоос өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг эмэн. Гэлт мөндөнд захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Хамгийн аюултай нь энэ үзэгдэл зөвхөн хөгжиж буй орнуудад бус, харин ардчлалын үлгэр жишээгэгддэг барууны орнуудад ч мөн ажиглагдаж эхлээд байгаа юм. Энэ нь нэг талаас ардчлалд итгэх олон нийтийн итгэлийг анхуулж, нөгөө талаас нь хувь хүнийг шүтсэн, өөрийн гэсэн харизмтай популист улс төрчдийн оргил ирэн үеийг авчирч байна. Ер нь өнгөрсөн түүхийг сүгсэн ч тэр ардчилсан сонгуулиар маш олон алдартай дарангуулагчид бас төрөн гарч ирсэн байдаг. Тухайлбал Адольф Гитлер, Муссолини, Виктор Орбан, Уго Чавес нар бүгд ардчилсан сонгуулиар гарч ирцгээсэн бөгөөд сүүлийн жилүүдэд харин Энэтхэгийн Нарендра Моди болон Туркийн Режеп Тайп Эрдоан нарыг хүртэл ардчилсан дарангуулагчид хэмээн үзэх болсон юм. Хүмүүс эхлээд итгэдэг. Харин хүмүүсийн тэр итгэл цаад хүндээ эрх мэдэл болон хувирсан тэр цагаас эхлээд ардчлал мөхөж эхэлдэг. Сонгуулиар төрсэн дарангуулал нь гаднаас харахад ардчилсан мэт боловч дотоод механизмаараа дарангууллын мөн чанартай тогтолцоог хэвдэг. За үүнийг арай дэлгэрэнгүй тайлбарлах гээд үзье. Аливаа ардчилсан улс орнуудын төрийн гол эрх мэдэл ард түмнээс ихтэй байдаг. Харин сонгуулиар төрсэн дарангуулагчид энэхүү итгэлийг зөвхөн өөртөө төвлөрүүлж, өөрийгөө ард түмний жинхэнэ төлөөлөл хэмээн зарлах маягаар ашиглагддаг. Үүнийгээ тэд би бол ард түмэн өөрөө гих байдлаар буюу өөрийгөө ард түмнээс дээгүүр тавилгүйгээр харин тэдний нэрийн өмнөөс бүхнийг хийж буй мэтээр иймэрхүү дүр төрхийг бүтээн жүжиглдэг гэж хэлж болно. Мөн иймэрхүү дарангуулагчид өөрсдийн сөрөг хүчнийг ард түмний эсрэг хэмээн шууд тодорхойлдог. Нэг ёсондоо бол эсрэг дуу хоолой гаргасан хүн бүхнийг төрийн дайсан болгон хувиргадаг гэсэн үг. Цаашилбал иймэрхүү дарангуулагчид ард түмнийг их орончид болон урвагчид хэмээн хоёр хувааж нийгэмд хуваагдмал сэтгэл зүйг бий болгодог. Ингэснээр тухайн улс төрч өөрийн улс төрийн өрсөлдөгчдийг буссан харин дайснуудаа устгах нүдээр харж эхэлдэг. Тэгвэл үүний дараагаар ардчилсан дарангуулагчид шууд л шүүх засаглалуу дайрч өөрийн хүмүүсээр дүүргэх арга замыг эрэлхийлдэг.
Тэд хараат бус шүүгчдийг ажлаас нь халах, эсвэл тэтгэврт нь гаргаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэ шүүгчдийг томилж, эсвэл шүүхийг бүр бүтцээр нь өөрчилдөг жишээтэй. Мөн тэд парламентыг нэг намын хяналтанд авах алхмыг зэрэгцүүлэн хийдэг. Ардчилсан дарангуулагчид парламентын олонхын хүчээр аливаа хууль тогтоомжийг хэд богино хугацаанд батлаж, бараг хэлэлцүүлэггүй шахуу хүчээр хүний олноор түрэн шийддэг. Түүнчлэн тэд хэвлэл мэдээллийг өөрийн гарт оруулахаар хичээнгүйлэн ажиллаж эхэлдэг. Тухайлбал төрийн өмчит хэвлэл мэдээллүүдийг өөрсдийн PR хэрэгсэл болгох, мөн хувийн хвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төрөл бүрээр санхүүжүүлэх, худалдан авах, шаардлагатай бол шалгахгүй хэрэгээр шоронд хийж дарамтлах байдлаар ажилладаг. Нэг ёсондоо бол олон нийтийн тархийг угаах хэвлэл мэдээллийн салбар болон хууль батлах парламентын засаглал, шударга ёсыг сахих шүүх засаглалыг хамгийн ихэнд өөрсдийн гарт оруулдаг гэсэн үг. Тэгэхээр ардчилсан дарангуулагчийн нам олонх болсон тохиолдолд тэд хуулийг зөрчдөггүй бөгөөд харин хуулийг шууд өөрсдийн талд зориулан шинээр бичиж эхэлдэг. Энэ бол хамгийн аюултай, хамгийн хор хөнөөлтөй зүйл юм. Тэд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн улиран сонгогдох, эсвэл сонгогдсон хүнийг дахин сонгуулахгүй байх байдлаар хуулиудыг өөрчилж, өрсөлдөгчдөө шахан зайлуулдаг. Мөн сонин сэтгүүл нийгмийн сүлжээнд үндэсний аюулгүй байдал гэх нэрээр төрийн барин өөрсдийн хяналтад цензурт оруулах үзэгдэл бас их гардаг. Тэд мөн сонгуулийг бүрэн устгах бус, харин сонгуулийг тоглоомын дүрмтэй боловч үр дүн нь урьдаас тодорхой байдаг ийм хувилбарт шилжүүлэхийг хамгийн ихээр хүсдэг. Одоогоор Оросын улбооны улс болон Беларусь улсын сонгуулиуд нэгэн тийм болсон. Монгол улс ч мөн ийм болж магадгүй экзэгтэй цаг үе дээрээ явж байна. Тэд үүнийг голцоо сөрөг хүчний хамгийн нөлөө бүхий эсвэл нэр хүндтэй удирдагчдыг сонгуулийн жагсаалтаас хасах, ял шийтгэл оногдуулж, нэр дэвших боломжгүй болгох, эсвэл нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарлах замаар ажилладаг. Ингээд сул буюу урьдаас захиалсан нэр дэвшигчтэй өрсөлдснөөр ардчилсан дарангуулагч өөрөө ялалт байгуулах бүх боломжоо бүрдүүлдэг. Нэг ёсондоо бол сонгуул болж байгаа юм чинь ардчилсан хэвээр байгаа мэтэл бүх нийтэд харагддаг гэсэн үг. Гэвч харамсалтай нь сонгуул хэдийнэ ямар ч өрсөлдөөнгүй зөвхөн хэлбэрийн төдий буюу ардчлалын фасад болон хувирсан байдаг. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгж албан байгууллагад ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Мөн ярихгүй өнгөрч болохгүй нэг зүйл байгаа нь популизм ба үнсэрхэг сэтгэлгээг маш сайн тэд ашигладаг. Ард түмний гомдол, ядуурл, итгэл алдарсан байдал дээр үндэслэн тухайн улсын улс төрд популизм хөгжиж эхэлдэг. Энэ төрлийн улс төрчид альва улс орны түүхэн бахархал, шашин шүтлэг, үндэсний үзлийг ашиглан ард түмнийг сэтгэл хөдлөлөөр нь удирдахыг хичээдэг. Тэдэнд ухаалаг иргэд бус, харин ууртай иргэд хамгийн хэрэгтэй байдаг. Түүнчлэн сүүлийн 10-аад жилийн хугацаанд цахим мэдээллинд маш хүчтэй өрнөх болов. Улс төрийн хүчнүүд хурамч мэдээлэл ашиглаж, алгоритмыг манипуляц хийх хүчтэй зэвсэг болгон ашиглаж байна. Нийгмийн сүлжээгээр өөрсдийн өрсөлдөгчдийг хурамч мэдээллээр доромжлох, улс төрийн троллуудыг ашиглан олон нийтийн санаа бодлыг чиглүүлэх гэж оролдох зэрэгээр ажилладаг. Ямар ч тач сонгуулиар төрсэн дарангууллын мөн чанар нь гадна талаас нь харахад ардчилсан мэт боловч дотроо бол ардчлалыг сулруулсан, ард түмнээс сонгогдсон ч ард түмний үд тоодог системийг бий болгодог. Энэ бол ардчлалын нэрийг барьсан системтэй аллах гэж хэлж болно. Аллах гэж байгаагийн учир нь тэд альва улс орны төрийн системийг алж устгадаг, хууль шударга ёсыг алж устгадаг, эрх чөлөөг алж устгадаг юм. Ардчилсан дарангуулал арай манай улс оронд тогтоод байгаа юм биш биз гэдгийг ойлгохын тулд эхлээд эрх мэдэлт хяналт гэж байна уу? Эрх баригчдын эсрэг дуу хоолой гэж ер нь байна уу? Шүүгч хараат бусаар ажиллаж чадаж байна уу гэх мэт шалгууруудаар үнэлэх хэрэгтэй. Тэгвэл сонгуулиар төрсэн дарангуулагчдын орчин үеийн хамгийн алдартай хэдэн жишээг дурдъя. 2010 онд Унгар улсын ерөнхий сайдаар Виктор Орбан 2 дахь удаага улиран сонгогдсноор түүнийг Унгар улсын либерал ардчилсан системээс холдуулж эхэлсэн гэж олон судлаачид үздэг. Тэрээр өөрийн нам болох Фидес намын олонхын дэмжлэгийг ашиглаж үндсэн хуулийг өөрчилж бүх институтуудыг хяналтандаа авсан байдаг. Орбан 2011 онд үндсэн хуулийг өөрчилж христийн шашны үзэл санааг суулгаж улмаар иргэний нийгмийн суурийг алдагдуулах хууль баталсан юм. Мөн улсынхан шүүх засаглалыг айжмаар нэг намын нөлөөнд оруулах ажлуудыг хийж түнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 80 гаруй хувь нь цорын ганц Фидес намаас санхүүждэг болж сонгуулийн хууль тойргийн системүүдийг хүртэл тогтмол өөрт ашигтай байдлаар өөрчилдөг болсон.
Үүний үр дүнд Европын холбооны гишүүн орон ардчлалаас ухарсан анхны тохиолдол нь Унгар улс болж албан ёсоор бүртгэгдсэн юм. Мөн тус улсад үзэл бодлын чөлөө төрсөлтөө байхгүй болж сөрөг хүчнүүдийн боломжууд хаагдсан зэрэг ноцтой үр дагаврууд гарсан юм. Мөн Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганыг бас ардчлалаас төрсэн дарангуулагч хэмээн албан ёсоор сүүлийн жилүүдэд үзэх болсон. Тэрээр Туркийн улс төрийн ертөнцид ардчилсан исламист хэмээх нэр авч 2002 онд тус улсын ерөнхий сайдаар ажиллаж, улмаар 2014 оноос өнөөдрийг хүртэл ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байна. Тэрээр ерөнхийлөгч болсныхан дараагаар Турк улсын парламентын тогтолцоог ерөнхийлөгчийн дэглэмүү шилжүүлсэн юм. Турк улсын хувьд 2016 онд тус улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан байдаг. Эрдоган тухайн жилийн төрийн эргэлтийн талаарх мэдээллийг Оросын албаны улсын тагнуулын байгууллагаас авсан байсан тул төрийн эргэлтээс амжилттай сэргийлж чадсан юм. Ингэснээр Эрдоган Турк улсад онц байдал зарлаж 100,000 гаруй төрийн албан хаагчдыг ажлаас нь халсан байдаг. Мөн сэтгүүлчид, хуульчид гээд олон мянган оюутнуудыг террористууд хэмээн баривчилж 2017 онд үндсэн хуулийг өөрчлөн парламентын ямар ч шаардлагагүйгээр хууль санаачлах, тушаал гаргах бүх эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн юм. Ингэснээр Турк улсын бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, шашин болон үндэсний бахархал дээр суурилсан тэдний үндэсрэг PR нь массын дэмжлэгийг хүн үедээ маш сайн авсан байдаг. Хэдийгээр Турк улс нь албан ёсоор ардчилсан гэх нэртэй боловч эрх чөлөөний индексээр хагас чөлөөт ангилалт багтах болсон юм. Тэгвэл дараагийн нэг жишээ гэвэл Энэтхэгийн Нарендра Модиг нэрлэж болно. Тэрээр 2014 онд Энэтхэгийн ерөнхий сайд болсноор өөрийн BJP намаар дамжуулан хинду үндэсрэг үзлийг төрийн гол бодлого болгосон юм. Модигийн хувьд Энэтхэгийн доторх шашны зөрчлийг улс төрийн гол капиталаа болгосон нэг. Тэрээр муслим шашинтай иргэдэд чиглэсэн хууль болон шударга бус шийдвэрүүдийг ямар ч эсэргүүцэлгүйгээр бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн юм. Мөн өөрт ашигтай шийдвэр гаргасан шүүгчдийг урамшуулж, бусад шүүгчдийг шахах бодлогыг дотоодын улс төртөө эрчимтэй явуулсан байдаг. Мөн түүний удирддаг BJP нам нь Энэтхэгийн сошиал орчинд 200,000 гаруй троллийн армитай бөгөөд уг армиг нь WhatsApp арми хэмээн нэрлэдэг. За бүр цайраад хүлээн зөвшөөрөгдчихсэн трол хүч түүний ард байдаг гэж хэлж болно. Түүнчлэн Моди мэдээч хэрэг Энэтхэгийн хэвлэл мэдээллийн салбарт дарамт үзүүлж, өөрийг нь болон намыг нь шүмжилсэн сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удаа дараа хориглох, шоронд хорих зэрэг алхмуудыг хийсэн байдаг. Үүний улмаас Энэтхэг улс нь өмнөх хоёр жишээний адил ардчилсан нэртэй боловч нэг хүн нэг намын дарангуулалтаа улс болон хувирсан. Сөрөг хүчний бүх дуу хоолой хомигдож, хэвлэл мэдээлэл зөвхөн Модигийн хүслээр ажилтдаг болов. Түүнчлэн хамгийн аюултай нь Энэтхэгийн муслим шашинтай иргэд олноороо хоригдож, баривчлагдаж эхэлсэн бөгөөд тун удахгүй тус улсын дотор шашин хоорондын мөргөлдөөн, исламын эсэргүүцлийн хөдөлгөөн, террорист байгууллагууд цаашлаад идэвхжих магадлал маш өндөр болоод байгаа юм. Тэгэхээр манай контентийг энэ хүртэл сонссон танд баярлалаа. Тэгэхээр хараахан дуусаагүй байна. Контентийн дундуур бас нэг зүйлийг ярихгүй болохгүй. За манай сувгийн зүгээс 5 жилийн ойдоо зориулан гаргасан. За XX түүх буюу 20 дугаар зууны түүхийг онцлох үйл явдлуудыг гэрэл зураг болон тайлбарын хамтаар хослуулан гаргасан. За XX түүх хүн төрөлхтний фото түүх ном баан бол худалдаанд гараад ерөнхийдөө бол талаас арай жоох илүү хувь нь борлогдож дуусаад байгаа. За иймээс манай ном бас зарагцаар байгаа шүү гэдгийг бол та бүхэндээ дуулгахад таатай байна. За номыг хэрхэн захиалах вэ? За энэ талаар холбоотой мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт бий үлдээе. Одоо харин Монгол улсын талаар ярив. Монгол улс нь одоогоор ардчилсан төр засаглалтай, хэвлэлийн эрх чөлөөтэй, иргэний нийгмийн идэвхтэй оролцоогоор дунджаас арай дээгүүр өсөлттэй байсаар байна. Гэвч харамсалтай нь сүүлийн жилүүдэд сонгуулаараа төрсэн дарангууллын суурь тавигдах нөхцлүүд зарим талаараа бүрдэж эхэлсэн байж магадгүй. Учир нь ерөнхий сайдын эрх мэдэл, үндсэн хуулийн өөрчлөлтөөр улам бүр нэмэгдсэн. Үүний улмаас ерөнхийлөгчийн хүч суларч, мөн хамгийн гол нь парламентын хяналт муудаж, шүүх засаглалын томилгоо шууд улс төрөөс хамааралтай болох эрсдэл нэмэгдсээр байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдэд нэр төр гутаасан, гүтгсэн гих заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж, цаашилбал шоронд хорих үзэгдлүүд эхнээсээ гарч эхлээд байгаа. Төрийн байгууллагууд ив тод байх ёстой байтал сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзаж зайлс хийдэг үзэгдэлд илэрч байгаа юм. Түүнчлэн өөр нэгэн чухал зүйл гэвэл сонгуулийн системийг нэг намын эрх ашигт нийцүүлэн тогтмол өөрчилдөг байдал нь эв цагаандаа гарсан. Мөн санал худалдан авах, нийгмийн халамжийн асуудлаар дарамтлан өөрсдийн талд санал өгүүлэх явдлууд авслагдсан дүүргүүд болон орон нутгийн төвшөнд маш түгээмэл байгаа талаар иргэд нин нуугүй ярьцгаадаг.
Энэ бүхнээс хараад үзвэл Монголд хараахан сонгуулиар төрсэн дарангуутад бий болоогүй боловч ирээдүйд бий болох тийшээгээ явж байна гэж харагдаж байгаа юм а. Ардчлал гэдэг нь зөвхөн сонгуулиар дан ганц хэмжигдэх ойлголт биш. Шүүхийн хараат бус байдал, иргэдийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөө, институцийн хяналт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнд ор жинхэнэ ардчлал бүрдэн бий болдог. Ер нь ингээд харахад ардчлал гэдэг нь өөрөө ард иргэд өдөр тутам эргэлзэж, асуулт тавьж, хяналт тогтоож, эрх мэдлийг тэнцвэржүүлж байдаг урт хугацааны хариуцлагын тогтолцоо гэж харагдаж байгаа юм а. Ардчлалаа хамгаалахын тулд монголчууд бид бүхэн дан ганц сонгуульд оролцох бус хэвлэлийн эрх чөлөө, эрх баригчдыг зөв ёсны дагуу шүүмжилж буй хүмүүсийн дуу хоолойг хүлээн зөвшөөрөх ёстой. Төр засгийг шүүмжилдэг эцсийн хүн дуугархаа болох үед ардчлал дагаад мөхнө. Сонгуулиар төрсэн дарангуул нь ард түмний итгэлээр босож ирдэг боловч тэр их итгэлийг луувартаж эрх мэдлийн тахилын ширээн дээр өргөдөг. Улмаар ард иргэдийн үзэл бодол нь дарангуулагчийн хувьд дайсагнал, харин ард иргэдийн шүүмжлэл нь төрийн эсрэг үйлдэл мэтээр гуйлагдаж эхэлдэг. Ардчлалын хамгийн эцсийн манаач бол нойрносоос сэрцгээсэн ард түмэн юм. Түүнээс биш хэн нэгэн аль нэг ардчлал гэж орилдсон улс төрч бус харин хувь хүн буюу өөрөөсөө нэхэлдэг хэмээн бодогдож суух юм да. За тэгэхээр өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. За та бүхэн авах гэхийн ухаанаар бол цензуртээ сайхан хандна гэж итгэж байгаа. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.